За өнөөдөр хэдүүлээ миний Табогоос авсан бахан хувцснуудыг хамт өмсч үзье. За энэ дотор манай ихний авсан хувцас бас байгаа болохоор тэрийг үзүүлэхгүй. Гэхдээ манай ихэр зөвшөөрөл би яхав та хэдэ өөр бичлэгээр өмсөж үзүүлъя гэж бодож байна. My snack is ready. Энэ минийх биш байна guys. За энэ утан дотор хоёр юм байх юм. Тэд нар над руу хоёрыг явуулсан юм шүү. Чи угаасаа хоёрыг авсан юм байна. Би нэг юм юбг авсан байхгүй юу? Над руу хоёрыг явуулсан юм шиг байна. Би хоёрыг авсан юм уу? Үгүй ээ, би нэг л авсан. За материалын хувьд нэг иймэрхүү надад дайггүй харагдаж байна. Надад таарах хэсэг нь надад яг таарах юм шиг байна. Бас уртын хувьд хүрхэн богинохон надад бол айгүй гоё санагдаж байна. За энийг өмсөд үзье да. Гэхдээ энэний дээр өмсөх бас нэг хувцас олсныхоо дараа өмсч үзье гэж бодож байна. Бас надад нэг юм илүү явуулсан юм уу гэсэн чинь манай ихэр энэ хоёрын нэгийг авсан байхгүй юу? Надад бол энэ Mac LED байдаг. Энэ агай гоё Mac. Гэхдээ манай ихрийнх би болохоор энийг авсан. Тэгэхээр энийг хэдүүлээ юбхэн дээрээ хамт өмсч үзье. Энэ манай ихэртэй дүүхгүй юу? Тэгээ манай ихэр бит хоёр нэгнийхээ авсан. Тэгээд нөгөөдөхтөө бас таалагдсан юм ингээл дуурайж аваад идэг. Энэ бүр үнэхээр хөөрхөн байна. Тэгээд энэ хоёр утсыг яах вэ гэхээр хэдүүлээ ингээд хүдүнийхээ хойноос ингээд ойчно. Би нэр амар гоё шивс хэлгэсч таад харуулах уу? Гоё нөө. Үсээ давхар уйчжээ. Халууцчлаа. За. Нэг юмрхүү. Тэгээ айгуу гоё. Ялангуяа энэ хүзүүгэн те одоо энэ доторх макийг ингэж уйдаг болохоор илүү сонирхолтой юм шиг надад санагдаж байна. Угаасаа би энийг яг өмсөн байхыг харж ирсэн л та. Айгуу гоё. Надад тэгээд энэ деталь нь бас гоё санагддаг. Илүү chic юм шиг санагдуулдаг. Why am I breathing so hard? Ханасаа нэг ингэж харагдаж байна. Нэрээ би яагаад ийм хувцснууд авснаа хэлээгүй штэ. Би чинь Бали авч байгаа байхгүй юу? Тэгээд Бали одоо яг борооны уйлралдаа явж байгаа. Тийм учраас жоохон бороотой. Гэхдээ стил дандаа халуун байдаг гэсэн. Тийм учраас нэг иймэрхүү нэмхэн хувцснууд авъя гэж бодсон. За энэ юбг нь надад үнэхээр таалагдж байна. Яг уртын хувьд надад бас айгүй төгс санагдж байна. Гэхдээ нэг юм гэвэл одоо жишээ нь би гараа ингээд доошлуулах юм бол ингээд доторх материал нь гарч ирээд байна. Нэр ингээд доошоо гүүгээд илүү урт болоод байгааз энэ шувтарж ийн гэсэн үг биш. Зүгээр гаднах материал нь ингээд гүүгээд байгаа байхгүй юу. Гэхдээ maybe this is normal. Би тэгээд нэг гараараа ингээд авахгүй юм чинь зүгээр хаа гэж бодож байна. Тэгээд явхад амар гоё эвтэйхэн санагдаж байна. Нэг амар бариу биш. Энэ юбгийнх нь материал жоохон shiny юм байна шүү. I was so excited about this one. Би өөрний бүр гардаг юм айгу дуртай ахгүй юу? Нэг бүр ингэж унжиж ингэж гардаг тэр юм тийм цамцнуудад подолк надад айгу дуртай. Яг тийм нэг улаан подолк байгаа ахгүй юу? Подолк бишээ цамц. За тэгээд би амар олон Mac, амар олон dress-ний төрлийн юм авсан болохоор очоод бас заримдаа цамц өмсмөр санагдаж магадгүй штэ. Тэгж бодоод энийг авсан юм аа. Яг энэ Mac-ийнхаа дээгүүр хэдүүлээ өмсөд үзчихье. За энэ бол надад гоё таалагдж байна. Гэтэ яг миний сансанд бол хүрж ийн үг гэвэл үгүй. Гэтэ гоё харагдаж байна. Энэний доогуур арай өөр шорт морт өмсвөл илүү гоё харагдана гэж бодож байна. Би шорт авлуу. За нэг ингэж харагдаж байна. Ямар байна? Гоё ээ нөө. Надад бол гоё санагдаж байна. Энэ юб баг надад жоохон богинохон байсан даач гоё санагдаж байна. Ийм богинохон байсан даач. Яг тэгэхээр энэ ч өөрөө дотроо ийм шорттай байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө санаа зовох юм байхгүй. Ер нь бол ойрын үед юбгнууд угаасаа шорттай болсон шүү дээ. Би ингэж юм хийнгээ ярихаар амар амьсгаад дим байна. Ямар ч тач миний хувьд бол амар гоё санагдаж байна. Би та нарт бүтэн бие харуулах уу? Та-даа! Okay, who's our next victim? За энийг вэ штэ. Би аваагүй манай ихэр авсан. Энэ бол надад айгүй гоё сонирхолтой санагдаж байгаа. Манай ихэр намайг бодвол айгүй юм high fashion талтай хувцалдаг байхгүй юу?
Тэгээ тийм болохоор надад энэ айгүй гоё өвөрмөц санагдсан. Би энийг яг өөртөө авах уу гэвэл авахгүй. Гэтэ би дараа өмсч үзээ тэр гоё явах юм бол авна. You guys are not ready for this. Энэ бол бикини нүүд байна. Би нэг 2 төрлийн бикини нэг газараас авсан байхгүй юу? Эхнийх нь this one. Хоёр дахь нь энэ хоёр хоёулаа бүр амар секси. Энэ polka dotтай бүр амар секси заяо. Бүр амар секси момыг бүр инжитэйшн айгу өргөдөг. Би тэгээд тиймэрхүү юм их өмсөж байгааг болохоор туршаад үзье гэж бодсон юм. Яна. Энэ амар гоё байх юм шиг байна. За энэ дотл нь бикини. За энэ ингэж уйд юм шиг байна. Энэ уйдгүй юм байна. Би штэ ингэж уйдаг бикини боромд дургу байхгүй юу? Яагаад вэ гэхээр ингэж уяал тэр уяас нь ингээл тайлраалаа, эсвэл сулраал ингээл өөрчлөгдөөл те айгүй хэцүү. Яг гоё хэлбэрт оруулахад айгүй хэцүү байдаг. Энэ болохоор яг үүндээ ийм уях шаардлагагүй ийм байдаг. Гэхдээ яг уйсан юм шиг хөөрхөн ийм материалтай юм байна. Энийг гоё ингэж зангидвал яг уйдаг тийм бикини шиг ингээ харагдах юм байна. Wow. The next victim is this one. Энэ болохоор өмдтэй. Өмдтэй болохоор би жоохон ийм comfortable баймар байгаа өдрүүддээ өмсөё гэж утсан. Тэгээ энэний pattern хэн надад бүр амар гоё санагдсан. Wow. За энэ өмдөн юм шиг байна. Өмдөн болохоор амар гоё flowy тийм нимхэн тэгээ see through юм шиг байна шүү дээ. Beach cover up гэсэн үг. Гадуур бол нэг өмсөд байхгүй. Гэхдээ нэг юм бикини топтойгоо ингээд нүцгэн явахад нэг асуудал байхгүй. Гэхдээ бикини бормоо жоохон халахалмаар байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ бол perfect. Yeah, өмсч үзтгээ. За энэ угаасаа ийм өмд байхгүй бол бүр хитрхи амар секси бикини юм байна. Энэ өмд нь бол надад үнэхээр таалагдчихэж байна. Нэг иймэрхүү. Яаж харагдаж байна? Гоё юм уу? Надад бол энэ бикини топ нь бүр үнэхээр гоё санагдлаа. Бүр маш эвтэйхэн заяа. Бүр маш эвтэйхэн. За тэнгуүтээ би ингээл бикини авангууд энд нь амар том порлон байгаад байдаг байхгүй юу? Яг хуу порлонтой болно л доо. Гэхдээ ингээд миний биеинд ерөөсө тохирдоггүй. Ингээд айгүй товоож гарч ирээд байдаг. За энэ бол бүр порлонтой мэдээж. Гэхдээ айгүй нэмхэн порлонтой. Тэгээд цэгжинд айгүй гоё support өгж гинөө. Надад бол үнэхээр таалагдчихээн. За тэгээд хойноо ингэж уйдаг. Wow. Бикини бором яадаг вэ гэхээр ингэж уйдаг байхгүй юу? Нэрэ ингэж уйдаг. Бас хойдолтой жоохон бүхс сил гардаг. Урталтаа бас you have to wax. Let me just tell you. I love the color, I love the pattern. За ганцхан хэлэх юм нь юу вэ гэвэл би энэ өмдний энэ материалын нөгөө хэсэг нь бас юм өнгөтэй байвал илүү гоё байх байж дээ гэж бодож байна. Яа тэгэхээр ингээ явахаар нөгөө өнгөгүй тал нь харагдаад тэгжэл санагдаж байна. Ядаж зөвхөн энэ хэсгийг нь тийм байлгацсан бол надаа гоё байхаар байлаа. Хэдүүлээ гоё үнлээ явах уу нэрээ. Энэ цамцанд 10-аас 8-ыг өгнө. Энэ бол айгүй гоё эвтэйхэн тэгээ материал нь ч гоё юм даавуу. Тийм гоё материалтайсэн болохоор 10-аас 8 өгнө. Бас гоё өнгөтэй. Надад бол улаан өнгө гоё харагддаг гэж би боддог. За хэлбэрийн хувьд мэдээж гоё. Гэтэ хэлбэрийн хувьд бас миний сансанд арай хүрсэнгүй. Энэ макийг хэд гэж үнэлэх вэ гэхээр 10-аас 10 яг үнэндээ. Материал нь гоё, харагдах байдал нь гоё. Угаасаа энгийн гоё заагвар. Тийм учраас 10-аас 10. Юпэнд би хэдэн оноо өгөх вэ гэвэл за 10-аас бас 8 оноо өгье. Уртын хувьд жоохон богинохон байсан бол миний хувьд гоё байхаар байлаа. Бас материалын хувьд яг дайггүй. Бикинийг болохоор би 10-аас 9 гэж үнэлье. За ганцхан жимжлэх зүйл нь энэ байлаа. За дараагийн бикинид бэлнэ үү? Wow. Guys, энэ бол бүр үнэхээр надад таалагдаж байна. За цээжний хувьд миний төсөөлсөн шиг гоё өргөхгүй байна. Гэхдээ магадгүй зүгээр л миний физиологоос болж байгаа байх гэж бодож байна. Гэхдээ надад бүр үнэхээр таалагдаж байна. Үнэхээр cute харагдаж байна те. Ийм polka dot надад ингэж зөгтөг гэж мэдсэнгүү. Яхаа нөгөөдхийг бодвол арай нэг юм охинлог харагдаж байна. Нөгөөх нь болохоор арай нэг юм эмэгтэйлэг
харагдчихсэн бол энэ охинлог харагдаж байна. I don't know why I'm breathing so hard. Энэ хойдлын хувьд штэ ингэж одоо халахлаж байгаа хэсэг нь айгүй их, тийм болохоор надад таалагдсан. Ганц зүйл нь юу вэ гэвэл жоохон юм бариу болохоор ингэж бүхсийг жоохон хавчаад гэх юм уу? Одоо хавчихсан цаашаа бүхсэн дээр ингэж зураас гаргаад байгаа байхгүй юу? За тэгээ хамгийн таалагдсан юм нь болохоор энэ бикини ботом нь болохоор ингэж уйдаггүй. Гэхдээ зүгээр уйдаг юм шиг харагддаг. Энэ болохоор зүгээр юм бандах шиг юм өрүүлжсэн байхгүй юу? Тэнгүүтээ эндээ хөөрхөн юм уяа ингэж залгацсан. Тэгэхэд тэргээр нь ингэж уйждаг. Амар хөөрхөн бандаг хийж болно. Энэ бол үнэхээр төгс. Please, if there are any creeps, get away from me. I found something. Энэ болохоор айгүй хөөрхөн юм sundress гэж ярьдэн штэ. Одоо би sundress гэдгийг юу гэж ойлгодог вэ гэхээр цэцгэн хийтэй бас юм хит бариу биш. Хөөрхөн сул. Гэхдээ энэ гоё эмхтэйлэг тийм даашин зэг хилдэг гэж ойлгодог байхгүй юу? Тэгээд яг тиймэрхүү төрлийн dress авсан хэдүүлээ хамт өмсч үзье. Very good. Very good. Энэ бол үнэхээр таалагдж байна. Нэрээ энэ polka dotтой энэ бикинийг үнэлээгүй шүү дээ. За энд биш дээ би 10-аас 9-ийг өгнө. Үнэхээр comfortable, үнэхээр хөөрхөн харагдсан болохоор 10-аас 9-ийг өгье. За ганцхан зүйл нь юу вэ гэхээр жоохон сул байсан бол миний хувьд энэ луу гоё байх байлаа. За энэ dress бол яг л миний бодоодсан төсөөлж исэн dress мөн байна. Үнэхээр хөөрхөн, үнэхээр бүр охинлог, girly, амар ихтэйхэн, бүр амар ихтэйхэн байна guys. Тэгээд нэрээ энэ яг энэ цээжин дээр штэ энэ порлонтой юм байна. Энэ рап харж байна уу? Ийм порлонтой. За тэгэд энэ нь болохоор хэдүүлэнд нь левчиг зүүхгүй байх боломж олгож байгаа маа. Уртын хувьд надад бүр үнэхээр таалагдж байна. Бас надад бүр яг таарж байна. Сул биш, бариу биш, бүр яг таарж байна. Уртын хувьд бүр үнэхээр төгс байна. Хитрхи богино биш, хитрхи урт биш. Би яг л энэ гойны яг энэ гол хэсэг дээр үл надад айгүй таалагддаг. Тэгээ материалын хувьд зүүлэн гэж бол хэлэхгүй. Гэхдээ нэг бөөсрүүд байхгүй материал. Миний хувьд бол тэр нь л чухал байдаг. Бөөсөрхгүй л бол ер нь айгүй зүгээр байдаг. За тэгээд амар хөөрхөн эндээ нэг юм торшиг, нэг жохон юм материалтай чанарын хувьд гэхээр амар гоё чанартай юм шиг санагдаж байна. Айгүй удаан өмсөх юм шиг санагдаж байна. Цэцэг нь болохоор яг ямар төрлийн цэцэг юм мэдэхгүй. Нэг цагаан юм уу шар хоёр өнгөний хооронд тийм өнгөтэй гоё цэцэг байгаа юм байна. Тэгээд хэдүүлээ нэг гутлаа эндигээ хамт өмсч үзье гэж бодож байна. Guys, би нэг юм хүүхэд оллоо. Миний гутлын дотор нэг юм хүүхэд байна. Энд яг юу гэж байна манайхаа? Энэ хүүхдийг эрен сурвалжлаад байгаа юм лу? Яг юу болоод байна? Okay, unboxing time. Ta-da! Wow, so shiny. Wow, амар бүр харагдаж байгаа юм бэж төрлийн өнгөтэй, жоохон шарвтар гэх юм уу, бэж гэх юм уу. Энийг бол би аль хэдийн өчтөр өмсөд үзсэн. Надаа яг таарч илээ. Эвтэйхэн санагдсан. Гэхдээ яг удаан хугацааны турш алхаад үзвэл яг яахын сайн мэдэхгүй байна. Яг үүндээ би энэ ягаан өнгийг авчихсан байхгүй юу? Гэтэ ягаан өнгө нь дууссан байна гэд. Бас мөнгөлөг өнгийг авд юм уу гэж утсаахгүй юу? Ягаад гэхээр энийг би жоохон одоо шороотой тий жоохон бороотой үед ч юм уу өмсвөл айгүй амархан халтар болчихно. Гэхдээ л би мөнгөлөг өнгийг нэх авмааргүй байсан болохоор энийг авчлаа. Don't look at my toes. За яаж та нартай харуулмаар юм дээ. Үнэхээр гоё. За шинэ юм чинь би энэ дээрээ гिचгчиж болно те. За нэг иймэрхүү харагдаж байна. Одоо ч гэсэн та нартай харагдахгүй байна. За нэг иймэрхүү байна. Надад үнэхээр таалагдаж байна. Wow. Тэгээд нэг би иймэрхүү юм өмсгөр штэ хөл амир урт харагдаад байдаг байхгүй юу? Тэрнээс болол өмсдөггүй. Хөл урт харагдаж ин гэхдээ одоо яах вэ те? Бүс юм өмсгүй байлтай биш. Надад бол үнэхээр таалагдаж байна. Тэгээд айгүй ингээ явахаар айгүй эвтэх юм байна. Жохон чимээ гаргадах юм. Сонсож байна уу? Үнэхээр гоё даашинз байна. Үнэхээр гоё балерина байна. За таалагдаж байна. Let's open the next thing.
Энэ болохоор би нэг хөөрхөн цагаан топ авсаахгүй юу? Яг MAC шиг хэлбэртэй. Гэхдээ хэлбэр нь арай жоохон дэгжин. Подолк биш, MAC биш. Арай нэг дэгжин төрлөө. Гэхдээ материал нь бол даавал юм шиг үлээ. Өмсч үзье. Энэ дрессийг рейт хийх мартсан байна. За миний хувьд бол энэ 10-аас 10 яг үндэ. Яг л миний төсөөлсөн шиг бүр амар гоё материалтай тий. Зөөлөн гэж бол би нэг хүсээгүй угаасаа. Гэхдээ айгүй гоё харагддаг. Тэгээд дээр нь бас энэ дээрээ жоохон порлонтой тийм учраас левчиг зүүх хэрэггүй гэхээр надад бол үнэхээр төгс санагдаж байна. This is the white top. I mean it looks really good. За харагдахаас бол үнэхээр гоё харагдаж байна тий. Яг уу би энэ юбкны оронд джинс өмсөх байх гэж бодож байна. Эсвэл арай өөр юбк ч юм уу тий. Арай богинохон юбк ч юм уу. Энийг бол яг үндэ би арай богинохон болгомоор байна. Арай урттаад байгаа юм шиг санагдаж байна надад. Тэгээ би бас надад нэг curve байхгүй учраас айгүй юм шулуун харагдаад байгааз. Надад энэ neckline нь айгүй таалагдсан. Тэгээд мөрнийхөө яг энэ дээд хэсэгт жоохон өргөн болдог болохоор тэр нь бас таалагдсан. Нарийн мөртөө болохоор мөрийг гоё ингэж тогсон ч юм уу тий. Эсвэл нэг мөр нь гардаг. Тиймэрхүү топууд айгүй гоё харагддаг юм шиг санагддаг. Энэ бол надад үнэхээр таалагдж байна. За ганц зүйл нь юу вэ гэвэл it's very see through. Ингээд анзаарвал яг юбкны тэр харанг жоохон ил гараад байгааз. Энд бас жоохон ил гарч иж магадгүй. Ямар ч тач жоохон see through байгаа учраас тэр нь л надад таалагдахгүй байна. Материалын хувьд бас миний бодсноос арай өөр материалтай байна. Ягаад гэхээр би нэг жоохон тийм голын MAC гэж төсөөлж авсан хгүй юу. Гэтэ яг л нэрээ зүгээр л нэг энгийн MAC шиг даун материалтай юм байна. Бараг унтлахын хувцас шиг. Энийний дор гэтээ би нэг юбк авсаахгүй юу? Тэрийг яг өмсч үзмээр байна. За ямар тач би энэ MAC-ийг 10-аас 5 гэж үнэлье. Яг үнэндээ тохирсон эсхийг бол мэдэхгүй л байна. Тийм хямдхан байсан юм уу? Яасан? Ямар тач see through юм байна. Guys, I'm a little bit disappointed because I think it's just a skirt. Би уг нь бол бикини авсан байхгүй юу? Тэгэд энэ болохоор бикинийх нь одоо cover skirt байхгүй юу? Тэгсэн чинь надаа ингээ харсан чинь зөвхөн тэр одоо юбк нь харагдаад байна. Тийм байна. Зөвхөн юбк нь байна. Ямар тэнэг юм. Энэ ихтэй нэг хямдхан бол байгаагүй шүү дээ. Ганцхан юбк нь ирээд ийм үнэтэй болно гэж юу? Би нэрээ андуурсан байгаа мó? Эсвэл буруу явуулсан байгаа мó? Би уг нь бикинийг нь бас авсан юм шиг санагдаад байгаа юм. Зөвхөн скертийг авсан байна чи. За яг хоо энийг өмсч үзье. See through биш бол хэдүүлээ зүгээр гадуур өмсчих болно те. За энийг өмсч үзье. Nice. Nice. За энэ бол гоё санагдаж байна. Гэтэ энэ ч угаасаа зүгээр энгийн skirt биш, bikini cover up болохоор жоохон эрсдэлтэй санагдаж байна. Жоохон богинохон. Тэгээд нөгөө нэг ямар ч шортгүй болохоор бас жоохон эрсдэлтэй санагдаж байна. Энэ тэнд очиод суух юм бол бүх юм ингээ харагдчихээн те. Өнгөний хувьд бол надад угаасаа үнэхээр таалагдаж байна. Би ягаан өнгөнд хамгийн дуртай. Тэгээд айгуу гоё юм судалтай болохоор бас их таалагдаж байна. Яг энэний дор зогтож гинөө гэвэл хэцүү. Гэтэ яг хөө хөр харагдаж байна. Гэтэ миний бикини нэрээ байхгүй юм. Би энийг бикини гэж горлоо шүү дээ. Ягаад тэгэхээр адилхан ягаан уттай болохоор. Гэтэ бикини нь байхгүй юм шиг байна. Ойлгочлоо. За би нэг ийм дресс авсан цагаан өнгийн нэг ямар амтны юм дээ, ямар нэгэн хээтэй. Энэ одоо яг юуны хээ гэх вэ? За нэг ийм хээтэй dress. Бас нэг юм хар топ авсан. Хэдүүлээ хамгийн түрүүнд за дрессийг нэмж үзье. За би энэ дрессийг яг зөв өмссөн хэсгийг мэдэхгүй байна. Ямар ч тач ингэж харагдаж байна. Яг гоё харагдаж байна уу гэхэд хэцүү те. Би бас өөрийгөө сайн харахгүй болохоор надаа бас бүтэмийн энэ тойлоохгүй болохоор бас сайн ойлгохгүй байна. Би энэ хитрхи дээш нь татаад уйцсан болов. За ямар ч тач өмссөн модель охин нь яаж өмссөн байна гэдгийг хараад засаатыг. Би тэр охины өмссөн байдлыг нь харлаа. Ер нь бол би бараг зөв өмссөн байна. Гэхдээ энэ дресс нь ялчгүй
шал өөр байна. Нэгдүгürt энэ айгүй урт байна. Хоёрдугаарт хитрхи too much is going on. Хитрхи их материал, хитрхи их and it's very uncomfortable. За хоньос яаж харагдаж байна? Хоньсоо бас жоохон сонио харагдаж байна те. Яг юу болоод байна? Би өөрсөө ойлгохгүй байна уу? Энэ яг үндэ энэ юу агаад тор агаад энэ жоохон илүү юм шиг санагдаж байна. Хитрхи урт юм шиг санагдаж байна. Жоохон юм богинохон ч юм уу те. За бараг байгаагүй байсан да ч илүү дээр юм шиг харагдаж байна. Тэ. Тэгээд энэ жоохон бариу байвал бас зүгээр байна. Яг уу зүгээр л миний сайзны жоохон зөрүү байгаа байх л та. Та нарт яаж харагдаж байна? Би ганцаараа жоохон сонирн байна гэж хараад байна уу? Би өмсч чадахгүй байна уу? Мэдгүй би энийг арай жоохон илүү секси гэж үзсэн юм. Тэгсэн чинь жоохон унтлагын хувцас шиг харагдаж байна юм сарпан гэдэг штэ. Унтлагын сарпан шиг харагдаж байна. Энэ нас юу болоод байна? Би хитрхи дээшлүүлсэн юм уу? Ингэх ёсгүй штэ. За энд бол би баг 10-аас 2-ыг өгнө. Вау. Секси. За би энийг нэг хар юбхтэйгээ хослуулад өмссөн. Тэгсэн чинь үнэхээр төгс харагдаж юм. За нэг иймэрхүү. Үсээ ашлуулчихъя. Үнэхээр elegant. За elegant гэдэг нь цаашийн тий. Секси гоё эмхтэйлэг харагдаж байна. За тэгээд нуруу бол баг тэрчилтэй гарна. Йоо. Тасарцсан. Энэ бол надад үнэхээр таалагдаж байна. Яг өмсгөж бас жоохон хэцүү байлаа. Бас яг энэ хэсэг нь жоохон нэг тийш хэмгүй харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг нь жоохон ингэж янзлах хэрэгтэй юм болов. За гэхдээ ер нь бол би дэвтэхний хувьд дэвтэхэн because I'm basically wearing nothing. Энэ саяны цагаан палаж 2 яг нэг дэлгүүрийнх байхгүй юу? Үнэхээр таалагдчих. Яг үндэ би нэг ягаан топо биш ягаан бикинигээ ботсон хэвээрээ л байна. Тэр энэ шуудан дотор байгаасай л гэж хүсэж байна. Энийний доор би яг үндэ өмсөх юм байхгүй. Саяны нэг цагаан балеринагаа л баг өмснө гэж бодож байна. Яагаад тэгэхээр өөр нэг гутлаа авч явахыг хүсэхгүй байна. Өсгийтэй гутал бараг дэмий гэсэн угаасаа надад өсгийтэй гутал байхгүй. Бүүт бол юурөөсөө авч явахгүй шүү дээ. Би нэг самба тэгээд саяны балерина тэгээд нэг тавчвал авч явъя гэж бодож байна. Maybe going to the bar. Гэтэ би бол бар нэг явахгүй байх. Юпун жоохон богинохон байсан бол те. Угаасаа шорттой юм чинь зүгээр шүү дээ. Хараад ханахгүй байна. Би бас нэг ийм neckline-тай юмд амар дуртай. Үзүүг гоё урт харагдуулдаг. Энэ манай ихрийн авсан юм байна. Манай ихэр нэг жакет авсан хгүй юу? Тэр жакет гэж бодож байна. Хэрвээ манай ихэр зөвшөөрвөл би та хэд те try on хийгээд бичлэг хийж үзүүлье. Бас манай ихрийн юм байна. Миний юм байна. За энэ бол үнэхээр төгс яагаад вэ гэхээр би угаасаа яг энэ юбхийг энэний доор өмсөж үзье гэж бодож байсан юм. За ястаа хөөрхөн харагдаж юм. Ишээгээ өсөрч үзүүлээ. Вау. Энэний дээр яг зогцож байгаа хэсгийг би мэдэхгүй байна. Зогцож гин үү? Надад бол аюу гоё харагдаж байна. Энэ тэгээд юбх нэ штэ амар богинохон байгаад энэ бол миний тайп байхгүй юу? Ялангуяа сул мөртлөө богинохон. Тэнгүүтээ бас дотроо шорттой байвал perfect. За нэг иймэрхүү юбх байна. Энэ бол бүр угаасаа би хараад энд амар дурлцсан. Тэгээд энийг шууд авъя гэж бодсон. Ямар тааж бүр үнэхээр гоё flowy хөнгөн эвтэйхэн тийм гоё юбх байна. За эндээ эрзэнтэй мэдээж. Вау. Энэ топтой айгүй хөрхэн зөгтөд байгаа юм шүү. Би ингээд та богоос юм авахтаа review айгүй сайн уншдаг байхгүй юу? Тэгээ бас олон хүн авсан байх тусмаа сайн ингэж боддог. Саяны цагаан палажны review ялцчихгүй байгаагүй байхгүй юу? Тэгээд би азандаа найдад авсан юм. Тэгсэн чинь жоохон алдчихлаа. Гэхдээ яах вэ? Энэ дэр бол үнэхээр сэтгэл хангалуун байна. Ягаад гэхээр амар олон гоё review-нууд байсан болохоор угаасаа гоё гэдгийг мэдээд авсан. Тэгэхээр та хэд маань ч гэсэн review сайн уншаарай. Би энэ топонд яг үндэ 10-аас 9.5-ыг өгнө. Ягаад 10.5-ыг өгөхгүй байгаа вэ гэхээр яг энэ хэсэг нь надад жоохон ив хавгүй санагдаад байна. Жоохон бид бас жоохон тухгүй. Гэтэ яг угаасаа гоё юм өмсөж байгаа бол бид жоохон тухгүй санагдаж болно л тоо. Гэтэ 10-ыг арай л өгч чадахгүй. За энэ юпэнд бол би 10-ыг шууд өгнө. 10-аас 10. Энэ бас нэр амар хөөрхөн. Энэ Mac байхгүй юу? Энэ Mac нэрээ энэ юпүний дээгүүр амар хөөрхөн харагдаж магадгүй.
Юу. За энэ бол надад үнэхээр төгс таалагдж байна. Уусаа би нэг юм энгийн мактай болоё гэж айгүй хүсэж ирсэн. Яг гадуур өмсдөг тийм мак. Тэгэхгүй бол гэртээ ингээд өмсөөр хагаад ерөөсөө гадуур өмсдөг мак байхгүй болсон. За энэ бол надад үнэхээр таалагдж байна. Юпүний дээр ч гэсэн гоё харагдаж байна гэж бодож байна. Гэхдээ та хэд ингээд ойртоо тарах юм бол угаасаа ийм хоёр өөр хийтэй учраас айгүй харшилтж байна. Яг ингээд иймэрхүү юпүний дээр ийм мак амар хөрх мод. Вау. За би энэ хоёрт хоёуланд 10-аас 10-ыг өглөө. Энэ мак бүр үнэхээр эвтэйхэн байна. Яг л миний хүссэн шиг бас яг зураг шигээ ирд юм байна. За тэгээд энэ neckline нь надад амар таалагдчихэж байна. Яагаад гэвэл зарим макнууд нэг юм жоохон голоосоо яг энэ хэвээсээ ингэж мөрөн эхэлдэж штэ. Тэгэхээр жоохон сонио харагддаг. Энэ болохоор бүр яг энэ хамгийн энэ сухтай ойрхон хэсгээс эхэлж мөрөн эхэлдэг болохоор амар гоё харагдаж байна. И цагаан юпуг байх хэрэгтэй нэрээ. За энэ нөгөө цагаан юпуг чинь байна. Let's try it on. Wow. Энэ бүр арай л дэргүрүү, арай л нэг юм puffy юу мэрч юм. Саяных бол арай нэг юм даруухан байсан шүү дээ. Энэ болохоор бүр амар loud. Гэтэ таалагдаж байна. Яг энэний доор өмсөх хэсгээ мэдэхгүй байна. Гэтэ энэний доор өмссөн ч гэсэн амар хөөр харагдаад. За энийг бол юутай ч зохицуулж өмсөж болох байх. Самбатай, балеринатайгаа, тавчтайгаа ер нь юутай ч өмсвөл амар хөөрхөн юм шиг санагдаж байна. За энэ саяны энэ хоёр юп бүгдээр бол би бүр үнэхээр сэтгэл хангалуун байна. Материал нь ч гэсэн амар гоё, оройс харуул нэг юм амар олон нуглаастай. Тийм бод. Вау. Амар хөөрхөн. Тэг бүр юм 3 давхар юутай юмтай. Тийм болохоор бүр амар гоё дэрвэр харагдаж байгаа. Энд бас би 10-аас 10 өглөө. За бас ийм богинохон байгаад нь би бүр үнэхээр дуртай. Ягаад гэхээр угаасаа ийм шорттой учраас no problem. Амар охинлог хөөрхөн санагдаж байна. Okay, our last victim. Hope it's mine. За би нэг юм юу дүүлээ юм айгуу гоё юм намирсан тийм цагаан өмд өгдөө штэ. Тийм өмд авсан. Хэдүүлээ өмсч үзье. За яаж харагдаж байна? Гоё нөө. Эвтэхний хувьд бол эвтэйхэн байна. За би онцлог нэг өмснө гэж бодож байна. Гэтэ хитрхээ их see-through байвал бас хэцүү л дээ. Харагдаж байна уу? Өөрт минь бол харагдахгүй байна. Харагдаж байна. See-through юм байна. Энэ ялангуяа нар тусвал бүр амар харагдана. Тэгэхээр яг уу юм биний өнгөтэй бандаг өмсвөл яг арай гайгүй байдаг. Энэ дотор талд нь дахиад нэг юм лайнинг байгаа хгүй юу? Энэ хэсгийг харагдуулахгүйгээд тэгсэн ч гэснээр тэр нь бүр амар гэрэлдэж харагдаад байгааз. Тэгэхээр жоохон чанар муутай. Уусаа хямдханч байсан бах. Окей, за ингээд миний бичлэг ер нь дуусчих шиг байна. За хоёрхан жоохон сэтгэл гонсгор байгаа зүйл нь юу вэ гэвэл миний тэр ягаан өнгийн бикини ирсэнгүү. Яг энэ скерттэй хамт ирэх байсан тэр бикини ирээгүй. Би угаасаа ганцхан скертийг нь авсан юм уу? Яг яаснаа сайн мэдэхгүй байна. Ямар ч тач одоо харж шалгая. Энэ дрессыг би сайн ойлгосонгүй. Яг яаж гоё харагдуулж өмсөх ёстой юм те? Яаж би уух ёстой юм? Тэрийг сайн ойлгосонгүй. Яг надад ийм бүтэн биеийн тойл байвал би хараад те ингл хөрх юм байна гэд дээш нь доош нь болгоод янзлаад өмсчиж болох байх гэж бодож байна. Гэтэ бас жоохон юм зузаан материалтай тийм гоё flowy биш те хитрхи юм хүнд санагдаж байгаа хгүй юу? Айгүй ингэж юм доош нь татсан гэх юм уу? Миний төсөөснөр болохоор айгүй гоё нэмгэн тийм гоё flowy те. За ингэж дуслаа. Гэхдээ та боогоос захиалга хийсэн гэхэд бүр үнэхээр амжилттай захиалга хийсэн гэж бодож байна. Угсаа маш их хугацаа зарцуулж те. Өдөржингөө ингэж харж, ревю маш их уншиж, эрэл хайгуул хийж, тэгжиж сонгож авсан хувцснууд яг уу даашин зээгэл тэр плажийг л жоохон азандаа найдаад авцсан болохоос биш. За тийм байна. Ер нь бол 90% very satisfied байна. Үнэхээр баяртай. Тэгэхээр дараагийнхаа бичлэгээр уулзъя.
Манай ихэр хэрвээ зөвшөөрвөл хувцсыг нөмсөд хідүүлээ дахиад нэг бичлэгээрээ уулзъя.